Монголын ипотекийн корпорац компани үүсгэн байгуулсны 20 жилийн тохиож байна. Үүнтэй холбогдуулан орон сууцны санхүүжилт форум зохион байгууллаа. Энэ форум нь Монголын ипотекийн корпорацийн орон сууцны санхүүжилтийн тогтолцоог дараагийн түвшинд хөгжүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх зорилгын хүрээнд хийж байгаа ажлуудын нэг юм. Энэ форумын хүрээнд орон сууцны санхүүжилтийн олон улсын тогтолцоо, дэлхийн бондын зах зээлийн чиг хандлага, доктортой ногоон орон сууцны санхүүжилт зэргээр хэлцэгдээ хэлцүүлсэн байна. Энэ нэлтгэлүүдийн хүрээнд ипотекийн зээл авахд иргэдэд тулгамж байгаа асуудлыг хөндөж гарц гаргалгааг ярилцлаа. Монгол улс бол нэлээд их бэрхшээлтэй байдаг. Юу вэ гэхээр бол одоо байрны үн бол нэлээд өндөр байдаг. Тэгээ хүмүүсийн орлого нь бол тус төдийлөн хүрэхгүй ийм нөхцөлд яаж одоо иргэдийг орон сууцтай болгох вэ? Яаж одоо энэ хүмүүсийг бол бас тодорхой хэмжээгээр ядуурлаас одоо аварч тодорхой хэмжээгээр одоо өөрийн гэсэн хөрөнгөтэй болгох энэ ажлыг яаж хийх вэ гэж энэ одоо том асуудал бол тулгамдж ирсэн. Иргэд бол эхний ээлжинд бол 8% одоо хувийн зээл авчихсан, сүүлдээ бас 6% зээл болсон. Ингэж одоо ипотекийн зээл аваад орон сууцтай болох боломж нь бүрдсэн. Энэхүү арга хэмжээнд хамтрагч байгууллагаар оролцож байгаа болохоор хүлээлт өндөр байна. Олон хүн хувийн орон сууцтай болох зорилготой байдаг. Тэгвэл бид энэ формороо дамжуулан байртай болох боломжийг нэмэгдүүлэх, урьдчилгаа санхүүжилтийг хөнгөлөлтөө нөхцлөөр авахд чиглүүлэн хэлэлцэж байна. Бидний танилцуулж байгаа хадгаламжийн бүтээгдэхүүн нь иргэд өөрсдөө урьдчилгаа санхүүжилтээ бүрдүүлэхийн тулд нэг төгрөг хадгаллаа гэхэд 2 төгрөгийн зээл авах боломжийг олгоно. Энэ системийг Монгол улсад нэвтрүүлэх боломжтой эсхийг бид судалж байна. Арга хэмжээнд Монгол улсын төрийн байгууллагууд Азийн ипотекийн 2 дахь зах зээлийн холбооны гишүүн байгууллагууд зэрэг 10 гаруй олон улсын зочин нийт 250 гаруй төлөөлөгч оролцлоо. Монголын ипотекийн корпорац нь иргэдийг орон сууцжуулах төрийн бодлогыг тууштай дэмждэг. Энэ хүрээнд орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх урт хугацааны доктортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэн ажиллах зорилготойгоо хуваалцлаа.